хүүхдийн төлөө заа гэж хэлвэл заавал хий гэдэг ийм санаачлагыг үүсгэсэн. За энэ санаачлагын хүрээнд цахим хөгжил инновац харилцаа холбооны яамнаас гаргаж байгаа хоёр ажил байгаа. Хэрэгжүүлж байгаа хоёр ажиллагаа. За энэний нэгдүг нь бол бид нар ийм Монгол дээрээ эрсдэл мэдээлэх цэсийг оруулж ирж байгаа. За энэ эрсдэл мэдээлэх цэс нь яах вэ гэхээр иргэд маань өөрийнхөө амьдарч буй иргэн тойрондоо за ямар нэгэн одоо барилга байгууламж, за инженерийн шугам сүлжээ, за дээрээс нийтийн зам талбай, за бусад галын аюул гэх мэтлэн олон төрлийн эрсдлийг байна гэж үзэх юм бол энийг мэдээлэх боломжтой цахим платформ буюу одоо манай ийм Монгол дээр цэс нэмэгдэж орж ирсэн байгаа. За энэ яаж хэрэгжих вэ гэхээр бид нэр иргэдээс ирсэн эрсдлийн мэдээллийг аваад за та бүхэн маань ийм монголоор дамж мэдэгдэж болно. Эсвэл манай одоо 1111 төвөөр дамжиж за бусад аппликейшнуудаар дамжаад ингээд мэдэгдсэн тохиолдолд бид нэр төрийн нэгдсэн хур системээрээ дамжуулаад 1111 төв дээрээ мэдээлэл маань нэгтгэгдээд за 1111 төвөөсөө одоо хариуцагч байгууллагууд буюу тухайн эрсдлийг арилгах үүрэгтэй байгууллагууд руу шилжин. За ингээд хариуцагч байгууллагууд маань буцаагаад хэрхэн энэ эрсдлийг арилгасан талаараа мэдээлэл өгөх ийм процесстойгоор явахаар юм тогтолцоо үүсэж байгаа. За энэ эрсдлийн мэдээллийн систем дээр иргэдэд ямар дөрвөн төрлийн мэдээлэлэр нь за нэгдүгээр таны одоо эрсдлийн мэдээллийг хүлээж авлаа. Хоёрдугаарт энийг одоо дараагийн хариуцагч байгууллага руу шилжлээ. За дараа нь судлагдаж байна. За ингээд шийдэгдлээ гэсэн ийм мэдээллүүд бүхий мэдээлэл ирэхээр байгаа. За яг өнөөдрийн байдлаар бид бүхэн одоо 4 хоногийн хугацаанд энэ эрсдэл мэдээллийн цэс маань ажиллаж байгаа үед ойролцоогоор 125 орчим дуудлага хүлээж авсан байгаа. За ингээд цаашлаад 1111 төвөөрөө дамжаад одоо хариуцагч байгууллагуудад шилжсэн байгаа гэдгийг дуулгахад таатай байна.